Өглөөний төргийн эрхэм үзэгчтэй та бүхэн амралтынхаа өдрийг аятахтай сайхан өнгөрүүлж байна уу? Бием гарагийн кофе цай нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхний хүртэл болох гэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор амьдрах урлаг олон улсын байгууллагын глобал үйл ажиллагаа хариуцсан захирал Swami Satyajata өргөд оролцож байгаа. За мөн амьдрах урлаг сургалтын бяцлаглалын төвийн багш Цэнд Надмид, за амьдрах урлаг йог бяцлаглалын багш орчуулагч Батцориг нар өргөдөө оролцож байгаа. Та бүхэндээ шинэ өглөөний мэнд хүргэе. Та бүхэндээ дахин өглөөний мэндийг хүргэе. Амралтын энэ өглөө бидний урилгыг хүлээн аван хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр кофе цай нэвтрүүлгийнхаа хойморт өргөдөө ирсэн зочдыг бид халуун кофе цагаар дайлаад ярилцдаг. Та бүхэн энэ өглөө кофе цайны алийг сонгох уу? Цай, кофе. За тэгэхээр бид өнөөдөр бас ярилцлагаараа амьдрах урлаг олон улсын байгууллагын талаар за зөв амьдрах, за тэгээд стрессгүй одоо өвчин зовлонгуй яаж амьдрах гэдэг энэ эргэн тойронд үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээллүүдийг өгөх болно. Тэгэхээр эхэнд бол бас асуумаар байна л да. Амьдрах урлаг олон улсын байгууллагын глобал үйл ажиллагаа хариуцсан захирал Цомомижи бас өргөдөө орцож байгуулад энэ байгууллагын үйл ажиллагааны талаар бас хэнд татдагч асуумаар байна. So when you appreciate something, it becomes an art. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа тохиолдолд урлаг болчдөг. You are watching a dance, and if you appreciate it, it becomes an art for you. Жишээлбэл та хөгжим бүжиг сонирхчлаа гэхэд үнэхээр та тэрэндээ таашаал авч явах юм бол урлаг болчдөг. Таны хувьд? You are listening to music, and if you appreciate it, it becomes art for you. Та дуу хөгжим сонсоод үнэхээр танд одоо таашаалтай юм бол урлаг болчдөг. Similarly, when you begin to appreciate your own life, life becomes an art. Та өөрийнхөө амьдралыг хүндэтгэлтэй хандаад амьдралаа хүлээн зөвшөөрөөд цаашаагаад эхлэхээр урлагтай амьдрах But why we are not able to appreciate our life? Тэгэхээр бид яагаад өөрийнхөө амьдралыг жинхэнэ утгаар нь чанартай амьдрах чаддаггүй вэ? It is because of the stress and tension. Энд бол хамгийн гол нь стресс, бухимдал байгаад байдаг. So when we learn some techniques to eliminate the stress from our system, then we begin to appreciate our life. Бид одоо эрүүл мэндийн сэтгэл санаанаас стрессийг ангижруулж даван туулж чадах юм бол бидний амьдралаа жинхэнэ утгаар нь And that is the art of living. энийг амьдрах урлаг гэж нэрлэдэг. Манай байгууллагын нэр юм байна. Тэгэхээр амьдрах урлаг одоо олон улсын байгууллагын бол салбарууд бол маш олон улс оронд байдаг. Манай улсад ч гэсэн байдаг. Хэдэн улсад одоо салбартай байна. Энэ одоо амьдрах урлаг олон улсын байгууллагын гол үйл ажиллагаанууд нь юу чиглэж байдаг юм бол? In how many countries art of living and what are the directions of your actions? So His Holiness Sri Ravi Shankar, he is the founder of the Art of Living Foundation. Тэрний Шри Рави Шанкар амьдрах урлаг байгууллагыг үүсгэн байгуулагч. So this was started in India in 1981. Анх 1981 оноос энтэг оронд эхэлсэн үйл ажиллагаа. Now in more than 150 countries, Өнөөдрийн байдлаар 150 гаруй оронд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. including Mongolia, Үүн дотор мэдээж Монголд амжилттай үйл ажиллагаа. tens of thousands of people are practicing this art of living. Дэлхийн нийтээр хэдэн 10 мянган хүмүүс амьдрах урлагаар хичээллэж байна. So here we have very simple but very powerful breathing techniques. Тэгэхээр бидний гол санал болгодог хичээл маань маш хүчрхэг үр дүнтэй амьсгалын дасгал техник байдаг. How to handle the mind, how to get rid of stress and strain. Хамгийн гол нь сэтгэл санаагаа хэрхэн удирдах, зохицуулах, стрессээс хэрхэн ангижрах, даван туулах гэдгийг бид эзэмшүүлдэг. And one very powerful technique is called Sudarshan Kriya. За хамгийн хүчтэй дасгалуудын нэг нь Sudarshan Kriya гэдэг нэртэй дасгал байдаг. This technique is given to this world by His Holiness Sri Ravi Shankar. Дээрхийн энд Шри Рави Шанкар энэ хүү дасгалыг үнэхээр хүн төрлөختөнд маш том бэлэг болгон авчирсан байдаг. Тэгэхээр амьдрах урлаг бяцлаглалын төвийн багш Цэнд Надмид багш манаас оролцож байгаа. Тэгэхээр Монголд бол бас яг энэ бяцлаглал яг за өөрөө одоо амьдрах урлагийн чиглэлээр одоо гэлдэг маш олон хүн байдаг. Тэгээд та бас Монголд дэх үйл ажиллагааны талаар бас тодорхой мэдээлэл өгөхгүй. За Монголд бол амьдрах урлагийн байгууллага хөгжөөд, дэвжээд одоо бараг 17-8 жил болж байгаа. Тэгээд Монголын олон хүмүүс бас энэ амьдрах урлагийн хөтөлбөрийг хийгээд маш их сайхан стресс, өвчин зовлонгоос салж ангижирч амьдралдаа энгүүгээр эргүүлж ийм сайхан арга замд суралцаад явж байгаа. Тий, олон мянган хүн байдаг. Тэгээ багш маань одоо сая Монголд ирээд ингээд 20 хоног одоо ажиллаад явж байна.
тэгээд дээд курсуудыг зааж байгаа. Багш бол гүнзгийрсэн одоо үндсэн курстаа суучихсан хүмүүс зориулсан дээд курсыг одоо багш Монголд хийж байгаа. Одоо удахгүй тэгээд байгалийн нууц амралтын газарт нэгд өдөр 28-ны өглөө бас байрладаг дээд курс ихээр явах гэж байна. Мөн Эрдэнэт хотод, Чойр хотуудад одоо дээд курсууд болох гэж байгаа. Багш аялаад одоо өөрөө дээд курсээ ингээ заагаад явна. Сомежи багш маань өмнө нас иржсэн тий? Өмнө нь иржсэн Монголд одоо хэдэн удаа иржлээ. You have visited Mongolia before, yeah? Yeah, many times. Many times. 1997 was the first time I came. Хамгийн анх бол 1997 онд Монголд анх ирсэн. Since then I have come many times. 97 оноос хойш Монголд зочлох тавшаан тохиож байгаа. Нилээ одоо олон удаа ирж байгаа. Сомежи багшийн хувьд бас нэг том хааны удам ухсаа гэж сонссон юм байна. We have heard that you are actually from royal family. Yeah, from the Cochin royal family. This is from Kerala, the southern state of India. Тэгээ өмнөд энэтхэгийн Kerala гэдэг 40 сая хүн амтай мууж байдаг. Тэрний үед яг хааны хүү одоо хан хүү юм удамтай. Бас тодруулж Сомежи багшаас асуумаар байна л да. Одоо амьдрах урлаг олон улсын байгууллагын глобал үйл ажиллагаа хариуцдаг. Өөрөө яг анх эхлээд яг энд ямар тохиолдлоор орчих вэ амьдрах урлагийн цэцлэгэлт одоо ер нь өөрийнхөө бас нэг тэр түүх талаас нь ярил бас сонирх байна. How did you start your path? Yeah, even though I was born in this royal family, like with lots of rituals and practices, but I was not inclined towards spirituality. Тэгээ тухайн үед анх бол миний хүүхэд ахуй цагт яг энэ оюун санааны замаар гэгэрхүү мэдгийг бол манай улс орны тухайн мужийн улсад бол хориглоод байсан. In fact, during my school and college days, I was inclined towards communism. Тэгээ дунд сургуульд оюутан ахуй цагт нь бол коммунист дэглэм тогтцсон байсан. So I was totally like against spirituality and masters and all this. Тэгэхээр бол энэ оюун санааны замаар гэгэрхүү мэдлэгийн эсрэг тийм нийгэмд бол байсан л да. And it was such a coincidence that I could meet His Holiness Sri Sri Ravi Shankar. Тэгээд маш их гайхамшигтай тохиолдолд дээр хингэнд нь Шри Рави Шанкар багштайгаа уулзах боломж тохиолсон. That is how my path started. Тэгээд тэр цаг үеэс одоо энэ оюун санааны замыг замнаж эхэлсэн. Сая дээд курсыг одоо зааж байгаа гэсэн яг нөгөө бясалгалд явж байгаа хүмүүс маань одоо хит хитэн шатанд заавал одоо анхан шатал гэж ярих байх те тэр курстэй сууж ирдэг. Яг сонирхож байгаа. Яг одооноос би ингээд нэг бясалгалаар хичээлэх юмсаа надад л одоо ихээр стресс ядаргаа надад өвчин зөөр байна гэж хүмүүс бас сонирхож чадлаа шүү дээ. Тэгэхээр яг энэ бясалгалын талаар та бас нэг тодорхой мэдээлэл өгөх үү яг үнэ. Тийм ер нь одоо монголчууд маань бол угаасаа их оюунлаг монголчуудын нүүдлийн соёл иргэншил өдөр тутмын аж амьдралын гэгэрхэн илүү шингэсэн байдаг. Угаасаа монгол түмэн маань байгаль тагаа их ойрхон ашигладаг учраас өдөр тутмын одоо үйл ажиллагаанд нөхөлийн йогийн дасгалуудын үйл хөдлөл шингэсэн байдаг. Тийм учраас одоо энэ зам монголчууд маань өшөө одоо энэ оюун санааны сүнснийхээ хөгжлийг өндөр түвшинд хөгжүүлэх боломж байгаа. Тийм учраас энэ дээд курс хамрах боломжтой байгаа. Үндсэн болон анхан шатны курсүүдэд суулгүйгээр за яг одоо бидний ярилцлагыг үзэн суугаа үзэгчд маань за багш ирсэн байна. Дээд курс шууд хичээлээд эхлэе гэсэн сонирхолтой байвал хичээлж бүртгүүлээд эхэлж болох уу? Өмнө нь заавал анхан шатны үндсэн курсыг хийсэн байх ёстой. Тэгээ үндсэн курсыг хийгээгүй нөхцөл шууд одоо дээд курс суух боломжгүй. Одоо бол анхан шатны курстэй суудсан. Одоо Монгол багш нартай ингээд суучихсан. Тийм хүмүүс бол одоо багшийн дээд курст одоо шууд суух боломжтой. Дээд курс нь 3.5 өдөр хичээлдэг. Тэгээ хичээлийн хугацаанд дан бясалгалаар одоо янз бүрийн сайхан процессуудаар өөрийгөө улам гүнзгийрэн цэвэрлэж өөрийн үйл өөр кармын төвшөнд хүртэл өөрийгөө цэвэрлэх боломжтой. Ийм сайхан боломж өнөөдөр монголчууд бас ирдсэн байна. Тэгээд одоо энэ нэгд өдрийн өглөө төр явах гэж амралтын газар явах гэж сая Улаанбаатарт амраагүй дээд курс амралтын газар биш нөгөө байрлагүй дээд курс болсон. Одоо байрладаг дээд курс болох гэж байгаа. Улаанбаатар хотод хичээллэх дээд курс маань байгалийн нууц амралтын газар 7 сарын 28-аас 31-ний хооронд хаана бүртгүүлэх вэ? 7 сарын 28-аас 31-нд одоо бидний тэр утастай холбогдоод тэгээд Виктори центрийн тий Ялалт кино театрын урд талд Виктори центрийн 4 давхарт бүртгэл явагдаж байгаа. Ер нь одоо хүмүүс ингээд нийгэм маань ч юм уу ер нь өдөр тутам хүний амьдрал нэг байнга стресс
одоо бухимдал төрж идэг. За дээрэс нь нөгөө өвчин зовөр одоо нөгөө хүн сэтгэлээрээ би нэг бие өвдөд байж гэдэг юм уу, яг сэтгэлээрээ нөгөө өвдчихдэг ч гэдэг юм уу. За тэгээд өвчин маань идэхгүй байна гэл ийм зовөрүүд бол ер нь баг хүн болгонд л өдөр тутамд байж идэг штэ. Тэгэхээр ерөөсөө эмгүүгээр за тэгээд хамгийн амархан стресс ядрага энэ бүх зүйлээс ангиж ярих хүсвэл бясалгал хийгээч гэж хүмүүсээс зөвлөж идэг штэ. Тэгэхээр та бас хүмүүстэй яг ямар хүмүүс суугаад яах боломжтой байдгийг бас нэг мэдээлээ өг. Амьдрах хурлын үндсэн курст бол ерөөсөө ямар ч хүн сууж болно. 18-аас дээш насны төрөгчдөд зориулсан дээдлэн 100 настай хүн сууж болно. Энэ курст одоо жирэмсэн хүн яг төрсөхийн дараа сууж болно. Сэтгцийн өвчтөй одоо тийм хүмүүс бол бас хараахан хэрэггүй эргээд хүндрэл өгч магадгүй байдаг. Тэгээд бусад одоо ер нь ямар ч хүмүүс бол энэ курс суух боломжтой байдаг. Одоо энэ курст бол таягтай хүнээр төшүүлсэн хүн орж ирж ирсэн эвэрүүл сав сарвал залуучууд ч зөндөө ирж суудаг. Тэгээ суусныхаа дараа 5 өдрийн дараа тэр хүмүүс үнэхээр амьдралдаа маш их зүйлийг хийж өөрөө сайхан эрүүлжээд тэгээд амьдралын насны туршид эм тэрэ хэрэглэхгүй ерөөсөө амьсгалынхаа тусламжтайгаар тэгээ биеийн хөдөлгөөн йог бясалгалын тусламжтайгаар л өөрийгөө эрүүл авч явах ийм сайхан боломжийг өнөөдөр дэлхийн хүн төрөлхтөнд одоо тэр оюуханы мастер Шришрero Шанкар багш тэгээд одоо багшийн том шавнар одоо дэлхийг тойроод ингээд загсаа зайг аялж явдаг багш нар маань бидэнд одоо энэ их хайрыг үргэлж өгч энийг хийж байгаа юм да. Тэгээ Монголд бол одоо үндсэн курсын багш нар бол одоо олон байгаа шүү дээ. Энд одоо 2 багш сууж байгаа өшөө олон багш нар байдаг. Тэгэхээр хүмүүс яг бясалгал хийн гээл тэгэхээр нөгөө сэтгэлээрээ за бясалгал хийхээр чинь би нөгөө хаал хүнсээ зохицуулахаас өсөөлөл зам би мах идэхгүй монгол хүн ч мах идэхгүй гэл нэг ийм ойлголтууд байдаг шүү дээ. Тэгэхээр яг бясалгал хийж байгаа хугацаанд л тэр хүн одоо нөгөө цагаан хоолой идэх ч гэдэм үү энэ тал дээр бас нэг тухайн хүнд одоо нэг бас багшаас асууж. So what about the food? Is there any restrictions or should we change our lifestyle? See, one thing, food is a source of our energy. Хоол хүнс гэдэг маань бидний амьдрах хүчин авдаг нэгэн их сурвалж байдаг. And the quality of the food and the quantity of the food, it matters. Тэгэхээр та ямар хоолыг ямар хэмжээтэй хэрэглэх нь их нөлөөлдөг л дээ таны өөрт. Like for example, if you have some very spicy food, then you won't be able to sit like this. You will be doing something, you know. Хитрхи халуун ногоотой хоол хэрэглэхээр бас хүн бас их тийм өөр байдалтай болчиход байдаг. Зүгээр тайван сууж чадхаа ойлол тийм ээ. So here in the course, what we tell them is, you continue with the practice, and then you will come to know yourself what is the best food for you. Амьд хамтгийн хичээл хамрагч байгаа хүмүүс аяндаа зүү зохистой хоолоо хэрэглэдэг болчихдог. You know, there is one thing called rule and the other is discipline. Одоо дүрм дэглэм гэж нэг хоёр ойлголт байна тийм ээ. Rule is someone else imposing on you. Дүрм гэдэг бол хин нэгэнд танд тулгаад байгаа. And discipline is you imposing on yourself. Дэглэм гэдэг маань та өөрөө сайн дураар өөрөөтэй хөвшүүлж байгаа зүйл. So here you come to know yourself what is the best food for you. Тэгэхээр та өөрөө миний бие организмд ямар хоол илүү зохистой байна гэдгийг өөрөө олчиж болдог. And then that becomes your discipline. Тэгээ та өөрөө энийг зөв хөвшил болгоод дэглэм болгох боломжтой. Тэгэхээр би бас багшаас асуух нэг асуулт байна л да. Хүн төрөлхтөн яг амьдрах урсгал за хувь заяагаар амьдрал ингээл явж байна. Амьдрах яг урлагтай амьдрна гэдэг маань ер нь юу юм бэ? Most people just exist. How to live with art? Very good question. You know, in fact, most of the people are not even aware that they are just existing. Маш харамсалтай асуулт асуулаад өөрөө яг үнэндээ дэлхий дээр амьдраад байгаа хүмүүс маань зүгээр оршин байгаа нь үнэн болохоос биш жинхэнэ утгаараа амьдрч чадж байна уу юу? So the whole concept of art of living is to shift from just existing to start living. Тэгэхээр амьдрах хурлаг байгууллагын гол одоо хэлэх гээд байгаа санаа бол бид нар зүгээр нэг оршин байгаад байх биш яг жинхэнэ утгаараа одоо амьдралаа амьдрсан шиг амьдрах. So the quality of your action depends on the state of your mind. Тэгэхээр амьдралын маань сайн сайхан байдал бидний сэтгэл санаанаас хамгийн гол шалтгаалж идэв юм If байна. your mind is calm, centered, balanced, then whatever actions you do will be perfect. Сэтгэл санаа тайван амгалан тэгш амгалантай байх юм бол таны үйлдэл үйл ажиллагаа ажил үйлс ч гэсэн төгс байдаг. But if your mind is disturbed, frustrated, still you're performing actions that will not be perfect. Гэтэл бид нар ингээд бухимдалтай ч юм уу стресстэй байгаад байх юм бол үйл хөдлөл маань тийм төгс байж чаддаггүй.
And those actions you regret after some time. Тэгээд тийм одоо төгс бус үйлдэлтэй бид дараа нь харамсах гэдэг. Then in that state of mind you perform some other actions. Тэгээд тэр одоо ундууцсангүй байдлаас бид нар бас буруу зүрх үйлдэл үйл ажиллагаа аашаар гаргачих гэдэг. So you are caught up in the same cycle. Тэгээд бид нар одоо тэр тойргоос гарч чадахгүй байх гэдэг. So we have to come out of that cycle. Тэр тойргоос бид одоо бас гарах ингэж явах боломжтой байдаг. And this is where our own breath comes to our help. За энд бол юуны өмнө бид нар амьсгал дээр анхаарлаа төвлөрүүлж болдго юм байна. See, if our mind is already disturbed, you cannot correct that mind using the same mind. Тэр бид нар сэтгэлийн төвшнгөө сэтгэлээ удирдан зохицуулах боломжгүй байд юм байна. For that you need some other tool. Сэтгэлээ одоо зохицуулахын тулд өөр арга зам байдаг юм байна. That is our breath. Энэ бол амьсгалынхаа тусламжтай. Like a very simple example. Жишээлбэл маш энгийн жишээ байна. Like you're very happy. How do you breathe? За та маш их ажиргалтай хүй таны амьсгал ямар байдаг вэ? How do you breathe? Амьсгалын хэмжээ, температур ямар байдаг? Хаз жаргалтай байх одоо. Yeah, inhalation is prominent. Их хүнзгий сайхан дүүрэн амьсгал авч идэг. Like you are enjoying the fragrance of the flower. Deep inhalation. Цэг үнэрлэхэд их гүнзгий дүүрэн амьсгал авч идэг. And when you are sad, how do you breathe? Гунигтай байх үед таны амьсгал ямар болсон байдаг вэ? Deep exhalation. Их тийм санаа алдсан байдалтай. And when you are angry, how do you breathe? Та бохомцсон ууртай үед амьсгал ямар байсан бэ? Fast breathing. Их тийм цухалдсан байдаг. So this is a very clear indication that our breath pattern and our emotions are connected. Тэгэхээр амьсгалын маань хэмнэл хэмжээ сэтгэл хөдлөлттэй нэгт холбоотой байд юм байна. But as of now, it is one-way traffic for you. Гэтэл одоохондоо болохоор бид энийг нэг талаас нь ажиглаад байна. Like for different emotions, you breathe differently. За эхлээд сэтгэл санаа маань янз бүр болчоор тэгээд амьсгал маань дагаад тийм болчихж байна. But we can make it two-way traffic. Тэгвэл бид энийг эсрэгээр нь хийж үзье гэж байна. Like using the different breath patterns, you can change the emotion. Амьсгалынхаа хэмийг өөрчилж байгаа сэтгэл санаагаа сайхан болгочих. So this is what we learn in the art of living. Тэр амьсгалт бас энийг эзэмших боломжтой байдаг. And it's very simple at the same time very powerful. Тэгээ энэ маань хинт сурах боломжтой маш энгийн мөтлөө маш үр дүнтэй хүчрхэг. Like everyone tells you should not be angry. Жишээлбэл хүн болгон хэлж чадна шүү дээ. За ууралж болохгүй, уурлах муу гэдэг. It is very easy to preach. Энийг бол номлох бол амархан шүү дээ. Лекц унших бол амархан. But right now I am angry. What do I do? Тэгэхээр яг одоо ууралцсан байгаа хүнийг яаж тайвшруулах юм бэ гэдэгтэй л байна. Right now I am feeling sad. What do I Яг do? одоо би гонигтай шүү дээ. Би яаж одоо сэтгэл санаагаа итаан болгох юм. This no one teaches us. Энийг болохоор одоо бид нарт хинч зааж өгөхгүй байгаад байдаг. This is where our own breath comes to our help. Тэгэхээр энэ дээр бол бид нар амьсгалынхаа тусламжтайгаар сэтгэл санаагаа зохицуулах боломжтой. And as I said before, this very powerful breathing technique called Sudarshan Kriya. Тэгээд Сударшин Крия гэдэг маш хүчрхэг дасгал байдаг. The Sudarshan Kriya you can learn only in the art of living course. Энэ дасгалыг зөвхөн та амьдрал хоолойн хичээлд хамрагдсанаар эзэмших мэдрэх боломжтой байдаг. Once you learn the technique in the art of living part 1 course, then to practice at home it just takes 10-15 minutes every Тэ day. амьдрал хоолойн хичээлд хамрагдаад энэ дасгалыг эзэмшсэн тохиолдолд та гэртээ энэ дасгалыг хийхэд 15-20 минут болдог. So whatever may be our profession, our schedule, doesn't matter. 15 minutes of practice. Тэгэхээр бид нар ямар ч ажил мэргэжилтэй завгүй хүн байсан ч өдөрт одоо нэг 15 минут өөрийнхөө төлөө гаргаад энэ дасгалыг хийчих боломжтой. These days people don't have time. Тэгээд энэ өнөөгийн нийгэм цаг үе маань одоо бид бүгдээрээ л цаг наргүй гэж яддаг. So this technique, because of its efficiency and time is short, that is why it is spreading all over the world so fast. Тэр энэ дасгал маань одоо хэдий завгүй хүн ч гэсэн хэрэгжүүлснээр улам их бүтээмж нь нэмэгддэг, олон ажлаа амжуулж чаддаг учраас дэлхийн нийтээр их амжилттай түгээд байгаа маа. Бусад йог дасгал хөдөлгөөнийг DVD хараад за бүсгүүчүүд маань үзэгчд маань гэртээ хийх боломжтой байдаг. Амьдрах урлаг бяцлаглыг за DVD-гээр ч гэдэг юм уу дэлгэцээр хараад хийх боломжтой. Some other yoga and practices people do on DVD watching videos, and is there art of living such? Yeah, art of living also we have our yoga, Sri Yoga DVDs, and then the meditations, guided meditations. Амьсгаллагт маань ширээ йогийн DVD видео хичээлүүд байдаг. Гэртээ үзээд хийж болно. Мөн бас заавартай хөтөчтэй одоо аудио CD бяцлаглууд байдаг. But to learn this breathing technique, Sudarshan Kriya, you have to undergo the art of living part 1 course. Яг тэр онцгой Сударшин Крия гэдэг дасгалыг сурахын тулд амьдрал хоолойн хичээлд хамрагдах хэрэгтэй байдаг. Because it has to be learned under a teacher. Тэр багшийн удирдлага зааварчлагад дор эзэмших хэрэгтэй байдаг. And then once you learn, then to practice on your own, you can do. Тэгээд дасгалаа сураад авсан хойно бол та өөрөө чөлөөтэй хийгээ явчих болно шүү.
Swamiji багш маань одоо дээд курсыг заана гэж байгаа яг нэг л удаа заагаад одоо бас нутаг уцах. Тийм байна. Тэгэхээр үзэгчдэд бол бас боломж байна л да. Тэгэхээр дээд курс зогт. Тэгэхээр одоо би явагдах дээд курсын талаараас дэлгэрэнгүй. What is part 2? Yeah, so once you learn the part 1 course in which Sudarshan Kriya and many other techniques are taught, Та ихлээр үндсэн курст хамрагдсныхаа дараагаар дасгалаас хувцсныхаа дараагаар then you are graduated, you can do the higher course, тэгээ арай агсан шатны гүнзгийсэн дээд курс суух боломж бий болдог. where you learn different meditation processes. Энэ дээр бол бас бяцлаглалын арай агсан шатны хөтөлбөрүүдийг та үзэх боломжтой. And some deep cleansing process, Илүү гүнзгий цэвэрлэгээ явагддаг. and to be with yourself. Тэг хамгийн гол нь яг жинхэнэ та буюу өөрийнхөө тэр амин оршихуйтай хамт байх юм боломж. So all the time we are outward. Бидний сэтгэл бол дандаа гадагшаа анхаарал чиглээд яваад байдаг юм байна л да. So once in a while, once in 6 months or once in a year, just 3-4 days to be with yourself. Тэгэхээр жилдээ 2 удаа ч юм уу хагас жилдээ ганц удаа өөртөөгөө нэг тайван амгалан байж үзэх гэдэг. So then, because deeper you rest, you can be more dynamic. Тэгэхээр та одоо гүнзгий өөрийгөө амрааж чадах тусмаа ажил бүтээмж маань өндөр байдаг. So this 3-4 days of this advanced course, a part 2 course, then you get so much of energy that you can act more effectively. Тэгээ одоо бидний зохион байгуулж байгаа 3-4 хоногийн дээд курст та хамрагдсанаараа одоо таны ажил үйлс эрүүл мэнд их сайхан болох юм аа. Тэгэхээр одоо хичээлэх дээд курс маань байгалийн сайханд за чимээ шуугаан, дуу чимээнээс хол хичээлэх учраас үр дүнтэй сайхан болох болоо гэж бодож байна. Тэгэхээр байрны тоо, хүний тоо хязгаартай юу? Тий, хүний тоо хязгаартай байгаа. Тэгээ одоо бүртгэл явагдаж байгаа. 28-ны өглөө эрт явна эндээс. Автобусаар ингээд бүүнөр нь аваачаа тэгээд автобусаар хүргээд ирдэг. Байгалийн сайхан, байгалийн нууц гэдэг маш сайхан амралтын газар. Тэнд одоо байгалийн иж бүрдэл үнэхээр тэнд очиод ингээд тэгээд багшсаа хэллээ штэ. Дээд курс гэдэг бол яг өөртөөгөө байх тэр агшингл одоо жилдээ ядаад нэг удаа ч гэсэн өөртөө бий болгож байна гэж тий. Бидний сэтгэл үргэлжлэл гадагшаа чиглэсэн байдаг. Тэгвэл дээд курсын үед бид нар өөртөөгөө 3.5 өдөр хамт байсан үед бол бид нар илүү их энергитэй, илүү их эрч хүчтэй тэгээд цаашаа амьдралдаа их тэнцвэртэй амьдрах боломжтой, ажил үйлс бүтэмжтэй байх боломжтой гэдгээ багш сая хэлж байна тий. Тэгэхээр зэрэг энэ одоо энэ болох гэж байгаа дээд курст бол амьдрах урлагийн хичээлд суудсан хүмүүс явна. Тоо нь бол хязгаартай байгаа. Ер нь бол бас нэлийн бүртгэл явагдаж байгаа. Тэгэхээр одоо энэ сууя гэж байгаа хүмүүсээ бас амжаад хурдан бүртгүүлж болно. Тэгээд байгалийн нууц амралтын газар болсны дараа Эрдэнэт хотод бас болох гэж байгаа. Дараа нь Чойр гэдэг Говьсүмбэр аймагт бас болох гэж байгаа. Тэгээ ингээ 3 удаа багш одоо хөдөө орон нутгуудад дээд курс хийчээ тэгээд буцах юм. Тэгээд байгалийн нууцад одоо яг 28 нэгд өдрөө өглөө явах гэж байгаа. Тийм учраас одоо өнөөдөр маргааш 2 өдөр л байна. Тийм. Одоо нэг суугаад сонсож байгаа танд одоо ийм сайхан боломж ирж шүүл гэж хэлвэрээ. Тийм. Тусдаа таслахаанд суугаад биш. Яг нөгөө гадна байгальд одоо нөгөө бяцлаглаа их. Байгальдаа яг тэндээ байрлаа, тэндээ яг хоолундаа идэж угаад тэгээд ерөөсөө яг тэндээ 3-5 өдөр багштайгаа хамтдаа ингээд байж байгаад ирнэ гэдэг бол бас амьдралдаа өөртөө хийж байгаа их л сайхан боломж, маш сайхан боломж. Энэ одоо бяцлаглалд хэд орчим хүн суух боломжтой вэ? Яг тооны хязгаарын үед одоо бид нар бол ер нь дунджаар 108 хүнтэй хичээл хийнэ л гээл юу яатсан байгаа. Тэгээд ямар ч хүний тоо бас нэлээ бас явж байгаа. Тэгтээ бол та бүртгүүлье гэвэл боломж байгаа. Эрдэнэт хотын чарт болох хичээлийн маань за бүртгэл бас эхэлсэн байна. Эрдэнэтэд бас байгалмаа гэдэг багш зохион байгуулад явж байгаа. Чойрт одоо цэцгээ багш зохион байгуулж байгаа. Тус тусдаа өөрөөсөө тэнд утсуудын одоо тэр утсуудаар лавлж аваад тэгээд багш нартай холбогдоод тухайн газараа очиж сууж болно. Яг одоо нөгөө бяцлал хийж байгаа хүн бол тодорхой цагийг өөртөө зарцуулж ич одоо тэрийг хийх ёстой гэж байгаа. Хамгийн гол нөгөө өглөө эрт хийх ёстой гэдэг юм уу, хэдэн цагт хийх ёстой. We have to practice meditation morning or few minutes. Yeah, see, when our stomach is full, then we won't be able to meditate. Тэгэхээр яг одоо гидс дүүрсэн цанхаацсан байх үед бас бяцлал олигтой болж өгдөг л дээ. So at least there should be a gap of maybe 1.5 hours to 2 hours if you are meditating after your meal. Тэгэхээр та хоол хүнсээ хэрэглэсний дараа бол 2 цагийн дараа бяцлал хийх бол. So it is ideally to do like before breakfast and then evening before dinner. Тэгэхээр өглөөний цай ундаа уухаас өмнө бяцлал хийжүүл баг сайн байдаг. Эсвэл орой хоолныхоо өмнө. And first thing we should understand is
meditation is not concentration. Тэгэхээр бид нар энэ дээр нэг ойлгох зүйл бол бясалгал гэдэг маань заавал төвлөрөх гээд байгаа юм биш ээ. Usually when we talk about meditation, many people say, oh, I don't have any concentration, I can't meditate. Тэгэхээр бясалгал гэдэг харахад хүмүүс маань боддог л да одоо би ерөөсөө анхаарал төвлөрөл муутай хүн юм чинь чадахгүй байх уу гэх гэдэг. Actually, meditation is the opposite of concentration. Гэтэл бясалгал гэдэг маань яг жинхэнэ утгаараа бол тэр анхаарал төвлөрөх эсрэг зүйл юм л да. Like to do some job, you need concentration. А бид нар яг ажил үүргээ гүйцэтгэж байгаа үед анхаарлаа дээдсэхтэн төвлөрүүлнэ. But to relax, do you need any concentration? А бидэнд амарч тайвширхад нэг яхад тийм анхаарал төвлөрөх хэрэг байхгүй шүү. Like, have you ever said, I'm going to relax, now let me just concentrate? Бид нар тэгж ярьдгүй шүү дээ. За нэг сайхан амраад хаад анхаарал төвлөрье гэдэг шүү дээ, тий? No, we just relax. Бид зүгээр амраад байж яадаг. In fact, concentration is a result of meditation. Тэгэхээр бясалгал ягаад амарсны дараа харин таны анхаарал их сайн төвлөрдөг болцсон байдаг. So someone who meditates every day regularly, they'll have concentration, presence of mind, focus. Тэгэхээр бясалгалаар өдөр болгон хичээлдэг хүн бол анхаарал их сайн төвлөрч чаддаг, ажил үүргээ сайн анхаарч чаддаг, сэтгэлээсээ хандаж чаддаг юм So I байна. would say that everyone, you should find some time every day to meditate. Тэр хүн бүр өдөр бүр багч гисэн цаг хугацааг өөртөө гаргаж бясалгал хийж их сайн байдаг. Actually now these days meditation is no more a luxury, it has become a necessity. Сүүлийн үед бол бясалгал гэдэг маань тийм тансаг хэрэглээ биш болчиход байна шүү дээ. Хүнд зайлшгүй хэрэгцээ болчиход байна. Хүний хэрэгцээ. Би нэг юм жишээ мэдх юм. Одоо би нүгдөл одоо янз бүрийн юм тариа хэрэглээл ер нь би ингээ өдөр болгон юм уужил надад тархиныхаа өвчнийг хангаадаг. Тэгэхгүй бол ерөөсөө байнга тархиталгаа өвддөг. Би одоо үе мөч өвддөг гэл нэг ихчвэсэн. Тэр ихч сүүлд нэг таарсан чинь бүр юм залуухан айгуу гоё ирч хүчтэй явж та ямар гоё харагдаж байна. Би чинь одоо зүгээр болцсон юм уу гэсэн чинь нөгөөд чинь би бясалгал хийгээд одоо 2 жил болж байна. Энтхийг явсан. Одоо би бол ерөөсөө өвдөх юмгүй болсон гэж ярьжсэн. Энэ бол их сайхан санагдсан. Тэгэхээр гол нь бол нөгөө сэтгэлээрээ дээрс нь хүнийг бас нөгөө өвчнийг ангааж чаддаг. За тэр өвчний зөөврийг мартуулж чаддаг араас давуу талтай юм шиг байна. So through meditation people are becoming healthy. Does meditation really help? Yes, yes. Sure. Meditation, it's for the body, mind and soul. Тэгэхээр бясалгал бол үнэхээр эрүүл мэндэд тустай. Сүүлийн үед одоо анаах хүнд хэрэгж байгаа шүү дээ. Хүм гэдэг маань зөвхөн бие төдий зүйл биш, сэтгэл байна, бас сүнс нөлөөлж байна гэж. You know, in the Indian language, the most ancient language, Sanskrit, the word for health is swasthya. Тэг хамгийн ихний санскрит хэлэнд одоо swasthya гэдэг үг байдаг л да. And swasthya has another meaning which is reposing in yourself. Утга нь юу гэсэн утгатай гэхээр яг өөрийнхөө төрдөх мөн чанар амин оршихуйтай нэгдэх. So good health means it is not just disease-free body. Тэгэхээр энэ эрүүл байна гэдэг ойлголт маань зөвхөн энэ физик бие төдийгүй. It also means reposing in yourself. Өөрийнхөө амин сүнсний төвшөнд одоо амс хийж эрүүл байх. So for sure, meditation helps. Тэгэхээр бясалгал хийснээр бол эрүүл мэнд үнэхээр сайжирдаг. Бясалгал хийж бас хит их стресс ганцаар талаас ангижирдаг юм шиг. People can get rid of being stressed or being bored alone. Yes, yes. See, now there's a lot of research has been done about stress. Тэгээ стрессийн талаар шинжилгээ маш их судалгаа хийж байна. What they have found is you don't have to do anything to get stressed. Ер нь тэгээ стресс тохиол их амархан юм байна гэдгийг тогтоочод байгаа. You can sit comfortably on a sofa like this in your living room, have your coffee, like do nothing and get stressed. Тэгэхээр одоо гэртээ хүн юу ч хийхгүй амраад сайн уугаад суугаад байхад стрессчээд байна гэдэг. Because at any given point of time, our mind is either in the past or in the future. Хамгийн гол тэнд юу болоод байна гэхээр сэтгэл маань нэг бол өнгөрсөн эсвэл ирээдүйрөө савлаад байгаа. Like now, after few minutes, this show will get over, and what next? Жишээлбэл одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчд маань за энэ нэвтрүүлгийг дуусаад дараа нь би яах вэ гэж зовлонтой төгсдөг. What will I do next weekend? Дараагийн 7 хоногийн хагас хугацаанд би ч юу хийх ёстой вэ? How it was yesterday? Өчигдөр яагаад ч гэдэг юм уу? Any given point of time, our mind is either in the past or in the future. Тэр бидний сэтгэл маань нэг бол өнгөрсөн харамсаад нэг бол ирээдүйд зовноо төгсөх гэдэг. So medical science has proved that just by this oscillation happening in the mind, toxins are formed in our nervous system. Тэр анаахаа юу гэж тогтоочод байна гэхээр сэтгэл өнгөрсөн ирээдүйрөө савлахад стресс буюу бид хотод үүсэх This is магадлалтай. called stress. Үүнийг л стресс гэдэг. So through the breathing and meditation, we learn how to be in the present moment. Тэгэхээр бид одоо бясалгалаар өөрийнхөө сэтгэл санаагаа яг одоо цаг дээр ихэн байлгах юм бэ гэдгийг эзэмшдэг. За манай зарим үзэгчдийн бас нэг нийтлэг ойлголт байдаг.
Амьдрах урлаг за бяцлаглаар хичээлэхээр махнаас хэд хоног ингээд хол байдгаа. Махнаас гарч цагаан хоолтой байж за усанд ороод ингээд хичээлэл бяцлагж ээж үр дүнтэй болдог гэдэг. Тэгээ зарим үзэгчд маань бас асуугаасаа гэж бодож байгаа. Нэг өдөр махгүй байж чадахгүй учраас энэ бяцлаглаар би хичээлэх боломжтой болов яах бол гэж. Some people may say that I can't be without meat one day, and do we have to be vegetarian to take the courses? No, that's what I said. Once you start doing the breathing techniques, then you will know. It will come from inside that what is the best food for you. Тийм та бяцлаглаар хичээлээд амьсгалын дасгал техник эзэмшээд ирэхээр аяндаа орчин хүчээ хаанаас аваад байна, яаж би хүчтэй байгаад байна гэдгийг ойлгочдөг учраас Since you brought out this topic about vegetarianism, та тэгээд сая цагаан хоолны талаар бас асуулаа. a few years back, even like maybe 15-20 years back, even in the West, if you tell that you have become a vegetarian, they will ask you, oh, do you want to die so fast? Дээр үед бол одоо бас гигантнүүд цэмэргэд асуудаг үжилтэй мах хэрглэж байгаа хүмүүс та одоо тийм амьсандаа хайргүй юм уу, тийм богинохон насламаар байгаа юм уу гэж асуудаг гэж. Because that was the concept. Vegetarian means like that's it, you are finished. Тухайн үед бас цагаан хоолыг бас буруугаар ойлгоод бас чи одоо мах идэхгүй л өхөн штэ гэж бас хэлдэг. But now a major shift has happened. Сүүлийн үед бол бас өөр болж байна л да. Like even in the West, people take pride of becoming a vegetarian. Барууны орнуудад одоо өрнөдөд одоо Европ, Америкт бол цагаан хоол хэрэглэж байгаараа бахархдаг хүмүүс их болсон байна. But again, in our course, what we tell is, you just continue the breathing technique, then you will know what is good for you, and you just. Тэгээ манай амьдрал хоолны хичээлд бол заавал хүнийг хоол ундаар нь хоймч цагддаггүй. Та энэ дасгалаа хийгээд явж хаянда та юу идмээр байна гэдгээ өөр чинь мэдрэгдэн те таны амьдралын хэв маягийг бид нар заавал өөрчлөх гэхгүй гэдэг. Зөвхөн сайхан зүйлүүдийг нэмж өгч байгаа. Тэгэхээр Swamiji багш маань бас үзэгчд мэдээлэл өгөх шиг боллоо. Тэгээд нөгөө эхлээл хүмүүс өөрсдөө за би чадахгүй хаа ч гэдэг юм нөгөө өөр сэтгэлээр илүү удирдаад тэгээ яг нөгөө би махад чадахгүй юм чинь чадахгүй ч гэдэг юм нөгөө түн балрын хэлдгээр яг тэгэхээр яг сэтгэлээрээ бүх юмыг одоо чаднаа би чаднаа гэх юм бол ер нь чадахгүй юм байхгүй шүү дээ. Maybe it's only in the mind that I can't be without meat. Ер нь бол сэтгэлийг эмчлэн гэсэн үг. So the whole thing is about how to heal our mind. Yeah, how to be in the present moment. Тэр бид яг одоо цагтаа хэрхэн And most of the time we are not aware of what is happening in our mind. Ихэвчлэн бид нар сэтгэл санаанд маань юу болоод байна гэдгийг анзаарахгүй ажиглахгүй яваад байт юм байна. Like some thoughts or feelings, we just get carried away by that. Жишээлбэл ингээ ямар нэгэн бодол сэтгэл хөдлөл үүслээ гэхэд тэрэндээ автаад явцдаг. So here what happens is you become aware of what is happening in your mind. Бид яах гэдэг юм бэ гэхээр сэтгэлийн болж байгаа гэдгийг анзаардаг, ажигладаг болох гэдэг. And you know, most of the time we just react. Ихэнх тохиолдолд бид нар гадна талд нөхцөл байдал үүсгэж шууд реакцлаад хариу үйлдэл үзүүлээ явж. Instead of that, we can start responding. Энэний оронд бид нар ухаалаг одоо харилцмаар байгаа. There is a big difference between reaction and response. Шууд одоо огцом хариу үйлдэл үзүүлэх ухаалгаар харилцах нь бас ялгаатай шүү дээ. So whenever mind is calm, centered, balanced, then the right action will happen through us. Тэр бидний сэтгэл санаа маань тайван амгалан тэгш амгалан дээр байгаа тохиолдолд бид нар аяндаа үг үйлдэл маань зөв болоо явчихдаг. Мэдээж Swamiji багш бол дэлхийн олон оронд одоо өөрийнхөө бяцлаглалыг зааж олон хүнд одоо буян түгэж байгаа юм сайхан хийж байгаа тийм. Тэгэхээр энэ дундаас бас нэг үзэгчд маань сонирхож иж магадгүй за би ийм зөөртэй яж байгаа юм боллоо ч гэдэг бас нэг сэтгэл төлсөн тийм нэг жишээ байх юм болоо. Do you have any testimonials to share with our audience on health? Oh, there are thousands. Ерөөсөө ийм сэтгэлүүд бол дэлхийн нийтээр хэдэн мянгаараа байдаг л да. See, these days, even the medical science, they say it is body-mind complex. Сүүлийн үед анаахаа маш их хэлээд байна шүү дээ. Бие, сэтгэл хоёулаа чухал байна. It is not just body or it is not just mind, they are connected. Зөвхөн биеийн нэмчлэг биш, зөвхөн сэтгэл зүйч тандах шүү дээ. Хоёулаа холбоотой. So for sure, like when we do this breathing techniques and meditation, it has a very positive impact on the body. Бие эрүүл мэндэд бяцлал бол маш сайн нөлөөлж байгаа. За тэгээ бидний ярилцах хугацаа бас өндөрлөж байна. Тэгэхээр эзэгчтэй илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэлэхэд бол за телевизээр бол бас тодорхой мэдээлэл өглөө. Та бүхэн бас өөрсдөө энэ бяцлагалд нь гүн гүнзгий орж энэ багшийн одоо хичээлд суухыг хүсвэл бас 7 дугаар сарын 28-наас 31-ний хооронд бол бяцлаглалын дээд курсыг Swamiji багш маань байгалийн сайханд байгалийн нууц амралтын газар бол
заах байгаа. Та бүхэн бас энэхүү бяцлахад суухыг эсвэл дэлгэцэн дээр гарч байгаа утаснуудаас дэлгэрэнгүй мэдээллийг аваад бас суух боломжтой гэдгийг хэлье. Тэгээд манай өнөөдрийн кофе цай нэвтрүүлгийн эхний дугаарын зочноор амьдрах урлаг олон улсын байгууллагын глобал үйл ажиллагаа хариуцсан захирал Соми Садиожата за мөн амьдрах урлаг бяцлаглалын төвийн багш Цэнд Найдмад, амьдрах урлаг йог бяцлаглалын багш орчуулагч Бацориг нар өргөдөө оролцлоо. Бидний урлагийг хүлээн авчирч бас үзэгчдэд мэдээлэл өгсөн та бүхэндээс баярлалаа. Та бүхэнд үзэгчдийн өмнөөс баярсан талархснаа илэрхийлье. Thank you and wish you all the best on behalf of our audience. Тэгэхээр бид бас кофе цай нэвтрүүлгийнхаа хойморт өргөдөө ирсэн зочдыг халуун кофе цагаар дайлаад за өдөн гаргахдаа улаан сарнаа цэцгийг телевизэн сэтгүүлийнхаа хамт өргөн барьдаг. За хааштай. За цэнтэй. За та бүхэн үзэгчтэй хандаад нэвтрүүлгийн төгсгөлд хэлэх үг байвал. Finally, what did you share with our audience? I would tell all of you to just start smiling more. Тэгэхээр үзэгчтэй хандаж хэлэхэд та бүхэн маань улам их илүү нэмсгэлдэг байгаарай. You know, to keep a smile on our face, only 4 muscles have to work. Нэмсгэлэхэд 4 булчин ажилдаг юм байна. But to keep a long, serious face, 72 muscles have to work. Уутаа чухал зэрэг төмсгөө зангидахад 72 булчин нүүрэн дээр ажиллах хэрэгтэй болд юм байна. So we should just start smiling more. Тэгэхээр бид нэр өнөөдөр эхлээд улам их нэмсгэлдэг болж эхлэмээр байна. And that will directly have a positive impact on our mind also. Нэмсгэлэл маань сэтгэл санаанд маш эргээр нөлөөлөд эхэлдэг. So start smiling. Тэгэхээр та бүхэн маань нэмсгэлж байгаарай. За баярлалаа. Бидэнд хамтсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Кофе цай нэвтрүүлэг маань эхний дугаараа та бүхэндээ хүргэлээ. Дараа дахин шинэ дугаараар иргэ уулзъя.